За сайн байцгаана уу. За хобби центр клубээс мэдчилж байна. За өнөөдөр хобби центр клуб дээр спешиал ивент болсон байгаа. Энэ яг үхээр Монголын мэргэжлийн спорт машины холбооны усын аварга болон бусад золтой шилдэг тамирчдыг хүргэсэн ирж за 11 харьцаатай радио дөрвөлтэй машин буюу RC-аар дрифтинг бензин зохион байгууллаа. Өнөөдөр нийтдээ мэргэжлийн ангиллын 8 тамирчид оролцож дөрвөлтэй машинаар хоорондоо сонирхолтой өрсөлдөөнийг бий болголоо. Центр клуб 2011 оноос орж RC-гийн дрифтинг спорт хичээлж эхэлсэн байгаа. За тухайн үед манай RC-гийн спортын зохион байгуулж байгаа тэмцээн уралдаан оролцож байгаа залуучууд одоо хийх нь Монголын автоспортод салбар бүртэн төрөл бүртэн оролцож байгаа тамирчид байна. За автоспорттой ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс байна. Тэгэхээр энэ RC-гийн болон энэ хобби центр клубын болвол ирээдүйн амьдралынх нь хувь хүнийх нь одоо ажил хөдөлмөрийнх нь эхлэлийн тавих бас нэг алхам болдог юм аа. Хобби центр клубээс зохион байгуулж энэ үйл ажиллагаа нь болохоор радио дөрвөлтэй RC-ыг одоо Монголын залуучууд бүгд залуучууд суртан таниулах. Тэр нь өөрөө яг үгээр яг энэ RC бол ерөөсөө яг бүгдийн тоглоом бол биш. Энэ бол машинд явж бүх техникийн анхан шатны ч юм уу техникийн бүх одоо эд анги бүх зүйл байгаа. Тэгэхээр бүгд залуучууд RC удирдлагатай машинаар дөрвөлтийн зам талбай дээр нь тоглож хичээснээрээ одоо машины техникийн инженерчлэгийн анхан шатны мэдлэгүүдийг өвдөд бүрэн хэмжээгээр эзэмших боломжтой байгаа. Клубын залуучуудаас зохион байгуулж байгаа дөрвөн төрлийн уралдаан байгаа. Mini 4WD буюу одоо жижиг машины уралдаан байна. За дрифтинг ангиллал байна. Кравлер буюу одоо бартаанд явдаг дөрвөн дугаар хөтлөгчтэй машины одоо сонирхолтой уралдааны зохион байгуулж байна. За дээр нь ондор буюу одоо дотор орчинд хоёр төрлөөр дотроо хоёр төрөлтэйгээр баги болон одоо онроудын машины гэсэн хоёр төрлөөр тэнцээ уралдааны байр зохион байгуулж байгаа. RC-гийн спорт нь өөрөө хөлөглөлийн чанар хамаа авахгүй. Дөрөв төрлийн алинтч тоглох боломжтой байдаг болохоор бүгд залуучууд та бүхэн RC-гийн спортоор хичээлдээ зүгээр ингээд тоглохоос гадна тэнцээ уралдаанд орж олон залуучуудтай цагийг зүг бодож өнгөрөх зөндөө боломж өгдөг шүү. Тэгэхээр та бүхэн сонирхоод үзээрэй, энэ спортын хичээлүүд үзээрэй. Техникийн анхан шатны бүх мэдлэгийг авах боломжтой.